Сайн байцгаана уу итгэлийн ахын дүүсээ. Та бүхэндээ эзний өдрийн мэндийг хүргэе. Амьд үгийн мэдээ эхэлж байна. Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхий л цөхрөлтгүй оролдлого гуйлтаараа сэргэг бай. Амьд үг чуулганы өглөөний залбирал даваа лаваг баасан гараг бүрийн өглөө 7-8 цагийн хооронд тогтмол явагдаж байна. Итгэлийн ахын дүүс та бүхнийгээ өглөөний залбиралтаа хүрэлцэн ирж залбиралт нэгтгэхийг уриалж байна. Бурхныг хайрлаж түүнд үйлчлэе. Бусдыг хайрлаж тэдэнд үйлчлэе үрээтэй амийн гол Библийн сургуулийн баруун бүс дэх салбар Баянхонгор аймагт шинээр нэгдэж байна. Азийн теологийн холбооны магадлан итгэмжлэгдсэн тус сургуулийн хөтөлбөр нь дэлхийн 33 орны 393 Библийн сургуулиудад хүчин төгөлдөр хэрэгждэг. Тус салбар Баянхонгор аймгийн Авралын үг Христийн чуулганы байранд үйл ажиллагаагаа эхлүүлж Христ жуулчлалын теологийн сертификатын ангидаа эсэлт авч эхэллээ. Танхимын 1-7 хоногийн эрчимжүүлсэн сургалт ба бие даалтын 5-7 хоног нийт 13 удаа хичээлийн танхимд цугларна. Сертификат өдрийн анги оюутаад гэрэл байна. За яг Библийн сургууль сураад одоо хамгийн чухал мэдсэн зүйл бол Бурхантай харилцаа болон мөн одоо Бурханы үг болох Библийг сурсан яаж ойлгох вэ гэдгийг үнэхээр суурай маш сайн тавьсан гэж ер нь итгэж байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн үргэлжлүүлж сурах хүсэл маш их төрж байгаа. Гаж буруу урсгалууд дээр илүү одоо ялгаж танд сурсан байна. Илүү гадуур их нөлөөлөл маш их байгаа учраас яг тэрийг яаж ялгаж сурах уу, мөн дээрээс нь бусдад яаж ойлгуулах вэ, зөвлөгөө өгөх үү гэдэг талаас нь маш сайн ойлгож авсан. Тэг та бүхэн минь Библийн сургуульд ингээд суралцж Библийг ойлгож мөн Бурхныг таньж мэдэж мөн илүү дээрээс нь төлөвшил ингээд маш сайн судалсан байна гэдгийг ойлгож сурч авсан. Амийн гол Библийн сургууль 2026-аас 2027 оны хичээлийн жилийнхээ эсэлтийг эхлүүллээ. Эсэлт авч буй ангиуд нь сертификатын 1 жилийн өдрийн анги, дипломын 2 жилийн оройн анги, бакалаврын 1.5 жилийн өдрийн анги, бүртгэл 8 дугаар сарын 31 хүртэл явагдана. Эсэлтийн анкетыг цуглааны дараа үүдэнд байрлах бүртгэлийн ширээнээс болон доорх дугаараас аваарай. Өнгөрсөн 7 хоногт өсвөр залуусын бүсийн 1 өдрийн нөхөрлөл Баяр хөөр дүүрэн амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү нөхөрлөлд 40 орчим өсвөр залуус хамрагдаж, бие биетэйгээ дотн найзууд болж хөгжөөнд тоглоом тоглож, итгэлээрээ нэгдсэн гал халуун цагуудыг өнгөрүүллээ. Нөхөрлөлийн маань хамгийн онцгой баярт мөч бол нийт 19 өсвөр залуус найз нөхдийнхөө өмнө итгэлээ гэрчилж усан баптизм хүртэж Христ доторх шинэ амьдралаа тунхагласан баярт явдал байлаа. Усан баптизм хүртсэн бүх залуустаа их эзний төлөөх гал халуун итгэл, хайр, зориулалтыг хүсэн өрөөж баяр хүргэцгээе. Чуулганы маань өсвөр залуус итгэл болон тоогоор улам бүр өсөн нэмэгцээр байх болтугай. Жил бүрийн хичээлийн шинжилгээг ухтан амьд үг чуулганаас уламжлал болгон зохион байгуулдаг Цүнхтэй итгэл сайн үлсийн аян 11 дахь жилдээ үргэлжилж байна. Эрдмийн гараагаа эхлүүлж буй бага ангийн бяцхан сурагчдын дунд бусдын адил шин цүнх хичээлийн хэрэгсэл авах боломжгүй зорилттой бүлгийн хүүхдүүдэд хүрэх нь энэхүү аяны гол зорилго билээ. Амьд өгчүүд бид энэ хичээлийн шинжилгээр дахин 100 хүүхдийг баярлуулах зорилт тавиад байна. Энэхүү аянд хэрхэн оролцох вэ? Та хүүхдэд зориулан цүнх болон дотор нь хийх хичээлийн хэрэгслийг худалдан авч цүнхтэй итгэлийг зохион байгуулах багт хандивлаж мөн өөрийн боломжит санхүүгээр дэмжиж сайн үлсийн аянд оролцох боломжтой. Таны илгээсэн хандиваар бид чанартай бүтээгдэхүүнийг бөөний үнээр нь худалдан авч бяцхан эзэнд нь хүргэж өгөх болно. Та доорх дансаар цүнхтэй итгэл аян гүйлгээний утга бичиж хандиваа илгээгээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утаснаас
аваарай. Чуулганы маань их заалны шалны тэгшилгээ засварын ажил амжилттай үргэлжилж байна. Мөн энэ хүрээнд халаалтын системийн шинжилэл болон ханийн засварын ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байгаа тул мэрэгжлийн байгууллагын гүйцэтгэлийн засварын ажил үлдээд байгаа билээ. Энэхүү шинжилэл нь итгэгчдийн маань олон жилийн залбирал, хүсэл, мөн өсөн тэлж буй үйлчлэлийн хэрэгцээний дагуу хэрэгжиж буй чухал ажил юм аа. Иймээс амьд үгийн итгэлийн аханд үс та бүхнийг энэхүү бүтээн байгуулалтад залбирал болон өргөл хандваараа хамтран оролцохыг чин сэтгэлээсээ урьж байна. Удахгүй бид шинжлэгдсэн их зааландаа нэгэн сэтгэлээр цуглаж эзэн бурхнаа хамтдаа алдаршуулах тэр сайхан өдрийг өгдөх болно. Хэрв та их заалны засварын ажилд өргөл хандваараа нэгдэхийг хүсвэл дараах таансанд их заалны засвар гүйлгээний утга бичиж оролцоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх дугаараас аваарай. Хэрв та манай цуглаанд анх удаа хүрэлцэн ирсэн бол цуглаан дуусны дараа 1-р игнэнд хүрэлцэн ирж суугаарай. Бид танд чуулганыхаа сургалтуудын талаар товч танилцуулах болно. Амьд үгийн мэдээнд анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногийн тань ажил үйлсийг эзэн бурхан элбгээр ивэж өрөөх болтугай.